та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд сорил 8-ын үйл ажиллагаа эхнээс нь ахуулаад танилцуулъя гэж бодлоо. За та бүхэн өөрсдийн одоо эргэлзэж байгаа юм уу эсвэл тодорхой хэмжээнд жоохон бэрхшээлтэй тестүүдээ хараад явбал зүгээр байх гэж бодлоо. За 4 моль гэдэг бол ерөөсөө бодисын тоо хэмжээний нэгж учраас n нь бол 4 моль. Тэгээд хэдэн грамм масста байх вэ гэхээр масса олно гэсэн үг. За бодисын тоо хэмжээг n үсгээр тэмдэглэдэг бөгөөд m-ийг молийн масс хувадаг тий. За тэгэхээр энд байгаа n гэдэг бол юу вэ гэхээр бодисын тоо хэмжээ юм аа. Бодисын тоо хэмжээний нэгж юу гэдэг вэ гэхээр моль гэсэн нэгжтэй байна. m гэдэг нь тухайн бодисын масс. Тухайн одоо ямар нэгэн бодис. Одоо жишээлбэл энэ дээр бол би энэ бол усны моль юм. Бодисын биш, усны ямар нэгэн бодисын тоо хэмжээ. m гэдэг нь усны одоо масс. Массын нэгж бол бид нар дандаа ямар нэгжтэй байдаг вэ гэхээр грамм гэсэн нэгжтэй байдаг тий. За ингээд массын нэгж бол энэ тохиолдолд грамм гэсэн нэгжтэй байна. Том m гэдэг нь юу вэ гэхээр молийн масс. За молийн масс нь яадаг вэ гэхээр 1 молийн масс учраас нэгж нь бол юу гэдэг вэ гэхээр граммыг үржих нь молийн хасах 1 гэсэн юм нэгжтэй байдаг. За тэгээд одоо энэ томьёоноос бүгдээрээ масс олъё. Тэгэхээр яаж тэмдэглэнэ гэсэн үг вэ гэхээр m тэнцүү энэ ижил хуваар өгөхөөр энэ дээр молийн массаар өгөхөөр n-ийг молийн массаар үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр биднэрт бол усны молийн масс хэрэгтэй. Усны өстрөгчийн харьцангуй атомаас 1-ийг 2-оор үржүүлээд өстрөгчийн харьцангуй атомаас 16 гээд 18 грамм моль болно гэсэн үг. За тэгэхээр бодисын тоо хэмжээ буюу n нь бол хэд байсан бэ гэхээр 4 молийг үржих нь 4 молийг үржих нь 18 грамм моль болно гэсэн үг. Мольтойгоо харагдаад эцсийн хариу грамм гарна гэсэн үг. 4 нэмэн 32 3-аас санана. 4 1-ийн 4 гэхээр 72 грамм гээд эндээс бид нар нэгийн D хариултыг бол сонгох нь зүйтэй байсан байна. За 2 дугаар тест бол бид нарт юу гэж өгөгдсөн бэ гэхээр стандарт даралт температурт гэж өгөгдсөн учраас стандарт даралт гэдэг бол 100,000 паскал 298 кельвиний үед бол энэ одоо даралт температурын нөхцөлийг бол стандарт нөхцөл гэж нэрлэнэ. Энэ үед бол 24.8 дециметр кубыг үржих нь моль асах 1 гэсэн ята байна тий. За тэгэхээр 24.8 байд юм байна. Ихэвчлэн бол бид нарт хэвийн нөхцөл гээд хэвийн дараалтын градусд бол гэдэг нь хэвийн нөхцөл гэдэг нь 101,325 паскал 273 кельвин буюу тэг градусын температурыг бид нар бол хэвийн нөхцөл гэж үзэж байгаа. Ихэвчлэн бол хэвийн нөхцөл гэж өгөгдсөн байвал 22.4, стандарт нөхцөл гэж өгөгдсөн байвал 24.8-аар хий молийн эзлэгүүнийг тооцож байгаа. За тэгэхээр биднэрт 2.5 моль гэдэг мөн ялгаа байхгүй бодисын тоо хэмжээний нэгж бол өгөгдсөн байна. Тэгэхээр энэ бол n нь 2.5 моль. Эндээс эзлэгүүнийг олж байгаа. За бодисын тоо хэмжээг олдог эхний арга бол энэ юм байна. За 2 дугаар арга нь юу байгаа вэ гэхээр хэрвээ эзлэгүүн мэдэгдэж байгаа нөхцөлд хий молийн эзлэгүүнд хуваана. N гэдэг нь бид нар сая хэлсэн бодисын тоо хэмжээ. Бодисын тоо хэмжээний нэгж юу байдаг вэ гэхээр моль гэсэн нэгжтэй байна. За V гэдэг нь юу вэ гэхээр эзлэгүүн. За эзлэгүүний нэгж юу байдаг вэ гэхээр за энэ тохиолдолд бол дециметр куб байна. 1 дециметр куб нь ер нь бол 1 литртэй тэнцүү байдаг учраас энэ хоёрын аль нэгж нь байсан ч болно гэсэн үг. За Vm гэдэг бол хий молийн эзлэгүүн учраас Vm гэдэг бол хий молийн хэрвээ хэвийн нөхцөл гэсэн бол 22.4 дециметр кубыг үржих нь моль асах 1 гэсэн нэгжтэй байна. Хэрвээ стандарт нөхцөл гэж өгөгдсөн байвал 24.8-аар тооцно. Дециметр кубыг үржих нь моль асах 1-ээр тооцно гэсэн үг. За тэгэхээр энэ томьёоноос бүгдээрээ эзлэгүүнийг олно гэсэн үг. Тэгэхээр V тэнцүү яах вэ гэвэл
N-ийг VM-ээр үржүүлнэ гэсэн үг шүү дээ. N нь бол 2.5 молыг үржих нь стандарт нөхцөл гэсэн учраас 24.8-аар үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр 24.8-ыг үржих нь хэд гэсэн үг вэ гэхээр 2.5 гэдэг бол 62 литр нэгжтэй хариу гарна гэсэн үг. За гэхдээ би нэгжийг нь бол тавьсангүй. Одоо энэ дээр тавья. Дециметр кубыг үржих нь моль яасах нэгээд дециметр куб мольтой орогдлаа. Тэгээд эцсийн хариу бол 62 дециметр куб буюу 1 дециметр куб нь 1 литртэй тэнцүү байдаг учраас 62 литр болно гэсэн үг ээ. За ингээд 2 дугаар тестний хариу бол C байсан байна. C хариултыг бүгдээрээ дуулж бодох ёстой байжээ. За 3 дугаар тест дээр гисэн 3 эгэл хэсэг юугаараа тэнцвэ гэж асуусан байна. За 3 дугаар тестийг бүгдээрээ хамт хий. Магний тэг байж байгаад нэмэх 2 болно гэдэг бол 2 электроныг алдна гэсэн үг. Электроны тоог эсэлтгүүн хэм нь өсч байвал эсэлтгүүн хэм нь одоо энэ тохиолдолд тэг байж байгаа нэмэх 2 болж эсэлтгүүн хэм нь өсч байгаа учраас энэ бол юу гэсэн үг вэ гэхээр электрон алдах гэсэн үг байхгүй юу? Эсэлтгүүн хэм өснө гэдэг чинь электрон алдна гэдэг бол электроны тооноос хасч тооцно. Электроны тооноос хасна. Электроны тооноос хасна. Тэгэхээр энд бол магнигийн дис дугаар бол 12 байдаг учраас электроны тоо 12 гэсэн үг атомынх нь. Эндээс 2 электроныг алдна гэхээр энд бол 10 электронтой болно гэсэн үг. За гелийн неон гэдэгтэй. За неон болвол би энийг ингэж хийвэл зүгээр байсан юм. За юу яа. Эхлээд энэ нөгөө нейтроны тоо цөмийн зэнгээрээ гэд асуусан байгаа учраас энийг бүгдийг хийх хэрэгтэй юм байна. За магний тэг үед дис дугаар бол 12 байдаг. Электроны тоо бол цэглэн сармаг атомын хувьд бол электроны тоо хасах 12, цөмийн зэнгийн тоо бол нэмэх 12 байдаг. Тэгээд нейтроны тоо бол яах вэ гэвэл харьцангуй атом масс нь бол 24 байдаг учраас нейтроны тоо болохдоо атом массаас протоныг хасна гэхээр протоны тоо чинь тэнцвэр штэ эднэртаа. Протоны тоо, электроны тоо, цөмийн зэнгийн тоо эднэр бол дис дугаар үейлэх систем дэх дис дугаар гэдэг бол ерөөсөө үейлэх систем дэх дис дугаар гэдэг бол протоны тоо, электроны тоо, цөмийн зэнгийн тоотоо тоон утгаараа тэнцүү байна. Атомын хувьд шүү. Цэглэн сармаг атомын хувьд эднэр бол тэнцүү байна. Гэхдээ цэнгийн хувьд бол ялгаатай байна гэж үзнэ. За нейтроны тоог олохдоо бид нар атом массаас протоныг хасдаг учраас дис дугаар нь 12 юм бол энэний протон нь 12 гэсэн үг. Тэгэхээр 24-өөс 12-ыг хасаад 12 нейтронтой болно гэсэн үг ээ. За тэгвэл магний нэмэх 2 болох үед ерөөсөө дис дугаар хിവэрээ 12, электроны тоог хിവэрээ хасах 12, цөмийн зэнгийн тоо бол нэмэх 12, мөн протон ялгаа авахгүй 12. 12-оос электроны тоог яах вэ гэвэл 2 электрон алдаад хасч байгаа учраас 10 электронтой болно гэсэн үг. Нейтроны тоо бол хизээч өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл атом массаас протоныг хасгаар протоны тоо нь яг 12, атомынх дээр ч ионных дээр ч 12 хിവэрээ байдаг учраас 20 атом масс бол өөрчлөгдөхгүй. Ганцхан электроны тоо атом болон ионы хувьд юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр электроны тоогоороо л ялгаатай болно. Электроны тоогоороо ялгаатай болно. Атом масс нь хിവэрээ өөрчлөгдөхгүй. 24-ээс протоны тоо нь 12 хിവэрээ байгаа учраас 12-ыг хасаад энэ дээр бол 12 нейтронтой гэж үзнэ. За тэгэхээр магний бол яах вэ гэвэл за одоо тэгвэл неоныхыг авч үзье. Неон атомын хувьд гэсэн цэглэн сармаг атомын хувьд дис дугаар нь бол гелий неон гэж байгаа юм чи 10 гэсэн үг. Тэгээд протоны тоо бол 10 гэсэн үг. Электроны тоо хасах 10, цөмийн зэнгийн тоо нэмэх 10. Тэгээд юу нь байдаг вэ гэхээр нейтроны тоо бол за харьцангуй атом масс бол энэ неоных дээр бол хийж байдаг вэ гэдгийг бүгдээрээ бол харж болно. За неоных дээр бол юу вэ? Гелий неон гэдэг учраас үейлэх хүснэгтийн 8-ын А бүлэгт байрладаг
гелийн неон гэдээ явдаг. За тэгвэл неоны бол харьцангуй атом мас нь бол 20/17 гээд өөрөөр хэлбэл 20 гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол 20 юм байна. Нейтроны тоог олохдоо атом массаас протоныг хасна гэсэн үг. Тэгэхээр атом масс нь 20 юм чинь, протон нь бол 10 юм чинь. Энэ дээр бол 10 протон 10 нейтронтой болно гэсэн үг. За тэгэхээр хүчил төрөгч хасах хоёрыг бүгдээрээ гэж үзье. За хүчил төрөгч хасах хоёрыг хийнэ гэдэг бол тийг байж хагаад хасах хоёр болоод эсэлтгүүн хэмнээ ихсэж байгаа учраас эсэлтгүүн нь буурч байгаа учраас электроныг авах процесс гэж үзнэ. За энэ тохиолдол бол тэг үедээ бол за хасах хоёр үеийн л хий л да. Угаасаа хасах хоёрын одоо энэ дээр бол атом бол хэрэггүй л байсан юм байна. Гэтэ яг за хасах хоёр болохын тулд электроны тоо бол энд бол 8 байсан ш. 8 дээр 2-ыг нэмж авахаар 10 электронтой болно гэсэн үг шүү дээ. Нейтроны тоог олохдоо бид нар атом массаас 16-аас протоныг хасахаар 8 гарна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө энэ магний нэмэх хоёрын электрон нь 10, неоны атомын электрон нь 10, хасах хоёрын электрон нь 10 гэхээр 3-ын бол бүгдээрээ юугаар адилхан гэж үзэх вэ гэхээр электроны тоогоор ижлэх юм буюу 3-ын d гэж үзэх нэ. За дараагийн 4-р тест бол энэ дээр бодчихъя гэж бодож байна. За 4-р тестэн дээр 2 валенттай нэгэн металлыг хүчил дуусгахад 400 мл устөрөгч үүсжээ гэж. Энэ ямар металл болохыг одоо заагаач гэсэн юм тест байна. За металл дээр нэмэх нь дааш нэмэгдсэн нэгтэй явна гэхээр эндээс бол металл 2 валенттай гэсэн учраас металл 2 нэмэгтээр нэмэх нь одоо энэ дээр бол за эсвэл ааш хүчлүүлдэг металл 2 нэмэгтээр нэмэх нь ааш 2 болно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр уруулаа бид хэцүүлэхийн тулд бол энэний өмнө 2-ыг тавиад уруулаа хүчил гэхээр устөрөгчийн нэмэгдсэн нэгтэй явна байгаа гэдэг үгнээс ингээд бичиж байна. За ионы хураангууд гიშтгэлийн бичгээр бас ингэж гарах учраас за энэ бол 116 г масстай гэж. За ер нь бол грамм байвал доотлолт нь молийн массын тавьдаг учраас энийг А гэдэг нь гэлчээ. Металлын харьцангуй атом масс биднэрт мэдэгдэхгүй байгаа учраас за 400 мл гэдгийг бид нар 1000-таа хуваагаад литр рүү шилжүүлнэ. Эсвэл 1000 одоо энийг бол бид нар яаж шилжүүлэх вэ гэхээр 400 шилжүүлэхдээ бол бид нар юу аана гэсэн үг. 400 мл гэдэг бол 1000 мл чинь одоо 1 литртэй тэнцвэгээд миллитртэй хураагдахаар 0.4 литр болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 0.4 литр гэсэн үг. Хэвийн нөхцөл эзлэхгүй 22.4 литр гэхээр за эндээс бол 116 ч 0.4 юм бол А ч 22.4-тэй тэнцүү гэхээр А тэнцүү хэд болох вэ гэвэл 22.4-ийг үржих нь 116 хуваах нь 0.4 гэхээр 116 үржих нь 2.4 хуваах нь 0.4 тэнцүү 6496 буюу ойролцоогоор 65 гэсэн үг шүү дээ. 6496 гэдэг чинь ерөнхийдөө бол 65 гэсэн үг. Тэгэхээр 65 гэдэг бол ерөөсөө цайр юм байна. Цайр бол үеийн дугаар бол хэдвэр үе хэдвэр бүлэг гэдгийг нөгөө үеиг үснэгтээс ерөнхийдөө харж шít. Мэдээж бол бүлэг нь бол цайрын бол угаасаа 2 байж таарна. За цайрын харьцангуй атом 35 60 байдаг учраас 35 60 байдаг гэж тооцохоор чинь үгүй 30 65 байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол 4-р үеийн 2-р бүлэг гэхээр энэ бол бие хариулт нь бол зүг байжээ. 4-ийн дараах молекулуудаас аль нь молекул хоорондын устөрөгчийн холбоотой гэхээр устөрөгчийн холбоотой нэгдэлж угаасна 3 юм ба 4 за 4 жишээ юм аа. За нэг 7-8 бодис байдаг ш. Жишээлбэл H ботор байж болно. Усны молекул байж болно. NH3 байж болно. Спирт байж болно. Карбон хүчил байж болно. Тэгэхээр энэ дээр устөрөгчийн холбоотой нь бол 5-ын бий байжээ. За ионуудыг ямар бодис ашиглан таних боломжтой вэ гэж асуусан байна. За сульфат, сульфид,
Тэгээд карбонат гэсэн ионуудыг бол ямар ионуудыг ашиглан. За энэ бол анион байгаа учраас үл мэдэгдэх анион агуулсан уусмал дээр ер нь бол анианыг таних бол хамгийн хамгийн нэгдүгээрт бол ерөөсөө баарийн хлоридын уусмалаар үйлчилдэг. За тэгэхээр 6 дугаар тестийг бүгдээрээ хийж үзье. За 6 дугаар тестэн дээр бол баарийн хлорид дээр би сульфат ионыг нэмэхэд баарийн SO4-ийг цагаан өнгийн тунц үүсдэг. Мөн баарийн хлорид дээрээ мөн ялгаа авахгүй2 асгыг нэмж өгнө гэсэн үг. За яаж байгаа тэр яаны эсэлтгүүн хэмээг тавих хэрэгтэй шүү. За энэ дээр 2 асгыг тавьж өгнө гэсэн үг. SO3 2 асгаар үйлчлэхэд мөн баарийн SO3-ийн тунц дээр нэмэх нь 2 хлорийн хасах үүсдэг. Мөн баарийн хлорид дээрээ энэ чинь мэдээж сульфид ион чинь натрий юм уу калитай ингээд давс хэлбэрээр байгаа гэсэн үг шүү дээ. Карбонат ионоор үйлчлэхэд баарийн CO3-ийн ингээд цагаан өнгийн тунц дээр нэмэх нь 2 хлорийн хасах гээд ингэж бичиж болно. Тэгэхээр энэ дээр бол баарийн хлоридаар үйлчлэн. Гэхдээ энэ нөгөө нэг баарийн хлоридаар үйлчлэхээс гадна давхар нэг юмар үйлчлэн. Тэр нь юу гэдэг вэ гэхээр энэ дээр нөгөө 10 дугаар ангийн сурагчид дээр бол байдаг штэ. 10 дугаар ангийн ион ба хийг таних арга гэдэг хичээл дээр байдаг. За энэ дээр бол яадаг вэ гэхээр үл мэдэгдэх анион агуулсан уусмал дээр бол хамгийн нэгдүгээрт нь бид нар яадаг вэ гэхээр баарийн хлоридын уусмалаар ингээд үйлчилдэг. За ингээд бол цагаан өнгийн тунц бууж дуун. За тэгээд энэ цагаан өнгийн тунц нь гуруула цагаан өнгийн тунц байвал эхлээд болол бид нар яах ёстой вэ гэхээр юу яах юм бэ? Сульфат нь бол яах вэ гэвэл 2 дахь уруулж нь юу гэдэг вэ гэхээр нөгөө юу гэдэг штэ. H хлорыг нэмдэг штэ. За тэгэхээр энийг бүгдээрээ хамт бичиж үзье. За саяных дээр очоод за бичиж үзье. Тэгэхээр эндээс бол ер нь үл мэдэгдэх анион агуулсан уусмал дээр хамгийн нэгдүгээрт баарийн хлоридыг бол үйлчилдэг. За энэ гурав бол гуруулаа бол ямар тунц вэ гэхээр цагаан өнгийн тунц юм аа. За ингээд баарийн сульфат дахиад энэ 3 цагаан тунцыг бинээс нь яаж таних вэ гэвэл H хлорыг нэмэхэд тундас буухгүй бол энэ сульфат юм байна. За хэрвээ SO3 дээр H хлорыг нэмээд за үүссэн эндээс бол нөгөө SO2-ийн хий ялгарна. Эсвэл нөгөө калиум манганум модулын нийл ягаан өнгийг ингээд арилгадаг гэдэг. Тэгэхээр нийл ягаан өнгийг арилгаж байвал энэ сульфид ион байна гэж таниад. Тэгээд хэрвээ карбонат ион дээр давсны хүчлийг нэмэхэд эндээс бол CO2-ийн хий ялгарна шүү дээ. Нөгөө баарийн хлорийн 2 дээр нэмэх нь CO2 дээр нэмэх нь ус үүснэ. CO2 дээрээ би шохоо ус буюу кальци OH 2 дахинаар үйлчлэхэд кальци CO3-ын цагаан тунц үүсч ивэл энэ бол карбонат ион байна гэд таних боломжтой. Тэгэхээр эндээс бол ерөөсөө 6-гийн бол ер нь үл мэдэгдэх анион агуулсан уусмалыг хамгийн нэгдүгээрт бол баарийн хлоридаар үйлчилж таних боломжтой байх нэ. За дараа молекул хоорондын хүчний мэдээллийг зөв харгалзуулна гэж. За гексан гэдэг бол алканик омлог учраас алканик омлог бол ерөөсөө туйлгын молекулуудын хоорондын таталцлын хүчийг дисперсийн хүч гэнэ. Этанол бол спирт учраас энэ бол устдах хүчийн холбоотой байдаг спиртүүд. За спиртийн хлорт метан гэхээр энэ бол туйлтай молекулуудын хоорондын таталцлын хүчээр диполийн хүч бол үүснэ. Кали хлорид бол ионы холбоотой учраас кали хлор гэдэг ионы холбоотой нэгдэл уусмал гэж байгаа учраас ус гэсэн үг. Ус бол туйлтай. Тэгээ ион туйлтай гэд ингэж сонгоно гэсэн үг. Тэгэхээр 1-ийн G-тэй хариулт хаана нэ гэхээр энэ байна те. 2-ийн ивэтэй, 3-ийн A-тэй, 4-ийн B-тэй гэхээр 7-гийн бол C хариултан зөв байжээ. За давс үүсгдэг оксидын гурвлыг заа гэдэг чинь. Тэгэхээр эндээс бол давс үүсгдэг оксид нь хаана вэ гэдгийг бүгдээрээ олно гэсэн үг. За ер нь бол оксидыг болон дотор нь бол давс үүсгдэггүй гэж ингэж хоёр хэсэгт байдаг. За тэгэхээр энэ бол яг хуу давс үүсгдэггүй оксидуудад бол энэ орчиж байна. За энэ бол бас орчиж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ерөөсөө 8-ийн аль нь давс үүсгдэггүй оксид гэхэр чинь
Давс үүсгдэг оксид гэхээр чинь давс үүсгдэг оксид нь C хариулт нь болж таарч. Тэгэхээр оксидыг бол дотор нь оксид гэдэг чинь хоёр өөр элементийн атомоос тогтно. Элемент болон хүчил төрөгчөөс тогтсон нэгдлийг хэлдэг. За тэгээ оксидыг бол яах вэ гэвэл нэгдүгээрт нь давс үүсгдэг, хоёрдугаарт нь давс үүсгдэггүй гэдэг. Давс үүсгдэггүй нь одоо нэг тоотоо бас нэлээд хідэн одоо жишээлбэл N2 CO өөрчн юу байж болох вэ гэвэл NO гэх мэтлэнгийн давс үүсгдэггүй оксид байдаг бол давс үүсгдэг нь ингээд хүчлийн суурийн ампер гэдэг хуваачдаг тийм. За эстэй ангиж хуруулыг тэнцвүүлээд за тэгэхээр энэ 8-ын бол аль нь хэлсэн бэ гэхээр бол энэ дээр бол C хариулт нь бол давс үүсгдэг оксид нь бол C хариулт зүг байж. А дээр бол N2-оо орчиж CO орч. Тэгэхээр энэ бол давс үүсгдэг үн юм байна. Энэ N давс үүсэхгүй, CO давс үүсэхгүй. За тэгэхээр эстэй ангиж хуруулыг тэнцвүүлээд стихиометрийн коэффициентуудын нийлбэрийг олоо гэж. За натрий бол металл учраас нэмэх 1, бром бол хасах 1, калий бол нэмэх, хүчил төрөгч хасах 2, 2 4-ийн 8-аас 1-ийг хасаад манган бол нэмэх 7 юм байна. Ус төрөгч нэмэх 1, хүчил төрөгч хасах 2, дан байдалтай байц сэлтгүүн хэмтгийг байдаг. За энэ 9-ийг доор хий. За хүчил төрөгч хасах 2, манган нэмэх 4 байдаг те. За натрий бол нэмэх 1, гидроксил иондох хүчил төрөгчийн атом бол яадаг вэ гэхээр гидроксил иондох хүчил төрөгчийн атом бол цааш нь үргэлжлүүлэх юм бол сэлтгүүн хэмжээний тодорхойлъё. За тэгэхээр натрийн гидроксид дотор байгаа О бол яг нь гэвэл цахилгаан зураг чанар харьцангуйгаар ихтэй учраас хасах 2 нь ус төрөгч нэмэх 1, калийн гидроксид дотор байгаа ч гэсэн калий нэмэх 1. Энийг ер нь доор нь бичиж та. Натрийн бромид дээр нэмэх нь калий манган МО4 дээр нэмэх нь H2O. За тэнцүү юу үлсэн бэ гэхээр бром 2 дээр нэмэх нь манган МО2 дээр нэмэх нь натрийн гидроксид дээр нэмэх нь калий OH гэсэн байна. Металл натрийн нэмэх 1, бром хасах 1, калий нэмэх 1, хүчил төрөгч хасах 2, 2 4-ийн 8-аас 1-ээс нэмэх 7, ус төрөгч нэмэх 1, хүчил төрөгч хасах 2, дан байцыг хүчил төрөгч хасах 2-нд нэмэх 1, натрийн нэмэх 1, хүчил төрөгч хасах 2, ус төрөгч нэмэх 1, калий нэмэх 1, хүчил төрөгч хасах 2, энд бол нэмэх 1 байна. За сэлтгүүн хэмнэн өөрчлөгдсөн элементийн атомуудыг аваад үзэх юм бол бром хасах 1 байснаа бромтиг болж сэлтгүүн хэмнэн өссөн байна. Тэгэхээр 2 электроныг энэ дээр бол алдна. Яагаад гэвэл хоёртой элементүүд дээр уул нь бол 1 электроныг алдчихж байгаа. Гэхдээ хоёртой элементүүд дээр 2 дахин тооцдог учраас ингэж тооцож байна. За манган за дандаа электрон балансын аргаар тэнцвүүлээ явуулъя. За электрон ион балансын аргаар бас тэнцвүүлж болно. Тэр нь ихтэй арай амар гэдэг. За тэгэхээр энэ дээр бол манган бол нэмэх 7 байснаа манган энэ дээр нэмэх 7 байснаа манган бол энд нэмэх 7 байснаа манган тэнд нэмэх 4 болж сэлтгүүн хэмнэн буурчээ. За энд бол 3 электроныг бол алдна гэсэн үг. За 2 3 гэдэг хоёртоо хэд хуваагддаг вэ гэхээр 6 хуваагдана. 6-г 2-т байгаад 3, 6-г 3-т байгаад 2 гэсэн үг. За тэгээд тэнцвүүлэх хэрэгтэй учраас сэлтгүүлэх шангижуулагч гэж асуугаагүй учраас шууд тэнцвүүлэх үйл ажиллагаанд оръё. За энэ 3-ын тоог энэний өмнө үр дүрээр 50, мөн энэний өмнө 50 гэсэн үг байхгүй. Энэ 3-ын тоо чи ямар зорилготой вэ гэхээр тэнцвүүлэхэд тавигдаж байгаа тоо шүү дээ. За тэгэхээр энэний өмнө 2 3-ын 6-г 50 гэсэн үг юм байна. Бромын өмнө 3-ыг 50 гэсэн үг юм байна. Манган нэмэх 7-гийн өмнө бол хэдийг 50 гэсэн үг гэхээр 2-ыг 50, манган нэмэх 2-ийн өмнө бас 2-ыг 50 гэж байна. Ингээд 2-2-ыг тавиад үлдсэнийг нь харж байгаа тэнцвүүлнэ гэсэн үг. Калий энд 2 байна. Тэгэхээр калигийн өмнө 2-ыг 50, натрий бол энд 6 болчих. Тэгэхээр энэний өмнө 6-ыг 50. За тэгэхээр энэ тэнцвүүгийн тэмдгийн арталт бол тоо тавих шаардлагагүй боллоо. За ус төрөгч бол 1-ийг 6-аар үржлээ 6 дээр 2-ыг нэмээд 8 гэсэн үг. 8 болгохын тулд энэ 4-ийг 50 хамгийн сүүлд байгаа тэнцвүүлнэ. 2 2-ийн 4 о дээр нэмэх нь энд 6 1-ийн 6 о нэмэх нь энд 1-ийг 2 үржлээ 2 гэхээр энэ дээр 12 о байна. За тэгвэл энэ дээр бол 1-ийг 4 үржлээ 4 4 дээр нэмэх нь
2 4 8 гэхээр ингээд 12 гээд урвал тэнцсэн байна. За тэгвэл эстэй ангиж хурвалыг тэнцвүүлэхэд тавигдах коэффициентуудын нийлбэр гэхээр 6 дээр нэмэх нь энд 2 байна. 2 нэмэх нь хүчилт усны өмнө 4 байна. Бромын өмнө 3 байна. Нэмэх нь манганам O2 өмнө 2 байна. За натрийн гидроксидын өмнө 6 байна. Калиум OH өмнө 2 байна. Ингээд 12 13 14 15 16 17 18 19 дээр 6-ыг нэмээд 25 буюу 9-ийн аль хариулт нь байсан бэ гэхээр ерөнхийдөө бол A хариулт нь бол зөв байжээ. Тэгэхээр бүгдээрээ A хариултыг. За цэнхэр өнгийн тас байдал үүсэх байдлыг сонгоно гэхээр энэ дээр бол уул нь бол цэсийн байван бол 5 молекул өстой байх ёстой. За тэгэхээр арай ойролцоо нь купромесо 4 5H2-оо бол цэсийн байван гэж нэрлэдэг. За тэгэхээр цэсийн байван та ойролцоо цэстэй ер нь купром 2 нэмэх ионы өнгөн цэнхэр байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө C хариултыг 10-ийн C хариултыг батгаар байжээ. Берлийн холоридын химийн холбооны өнцөг хэд байх вэ гэж. За үүнийг хийхийн тулд эхлээд берлийн холор 2 дотор байгаа берлигийн дэс дугаараа тооцоод электрон байгууламжийн томьёог бичнэ гэсэн үг. За берли бол 4-р элемент учраас электрон байгууламжийн томьёог 1S2 2S-ийн одоо 2 л доо. Гэхдээ өдөөгдөхөөр 2S-ийн 1 бол 2px-ийн 1 болно гэсэн үг шүү дээ. За дараа нь холор бол 7-р элемент учраас 1S2 2S2 за 2px 2p2 2pz дээр 7 болохын 17 дугаар элемент шүү дээ. Холор бол тэгэхээр энэ дээр 2p дээр явахгүй мэн. 2p дээр бол явахгүй. Яагаад вэ гэхээр 2p дээр бол явахгүй. За 2p дээр яагаад явахгүй байгаа вэ гэхээр юу яа гэсэн энэ бол биш болчлоо. Холорынхыг дахиад бичил та 1S2 2S2 2p-ийн 6 3S2 3px дээр 3p2 дээр 3pz дээр 17 болохын тулд 2 2 1 болно гэсэн үг. За холоор бол гадаад тохирондоо валенти электрон бол 3S2-оос хойш явна. Гадаад тохирооны электрон гэсэн үг шүү дээ. За берли бол өдөөгдөд яг гэвэл гадаад тохирондоо хослоогүй 2 байна. Холоор бол яасан бэ гэхээр ер нь бол үндсэн төлөв байдалтай бол гадаад тохирондоо 7 электронтой. За энэ гадаад тохирооны валенти электроныг л тооцож байгаа тийм. Ингээд цэг гэрээстэйгээр хамаарны илэрхийлэх юм бол ингэж илэрхийлж болно гэсэн. За энэ голд байгаа энэ олон химийн холбоонд оролцож байгаа энэ берлийн атомыг бол төвийн одоо атом гэж нэрлэнэ. За энэ төвийн атомыг хүрээж байгаа энд бол төвийн атомд бол холбогдоогүй хос электрон буюу чөлөөт хос электрон бол энэ халуун байна. За чөлөөт хос электрон нь тэг байгаад чөлөөт хос электрон нь одоо тэг байгаад дундын хос буюу холбогдож байгаа хос электрон нь одоо дундын хос нь бол 2 байна тийм ээ. За тэгэхээр чөлөөт хос нь бол дундын хос нь 2 байгаад 2 дундын хосын электроны түлхэлцлээс болоод энэ бол молекулын хэлбэр нь бол шугам болж ирээд шугам болно гэдэг бол ерөөсөө шугам байна гэдэг бол холбооны өнцөг нь бол 180 градусын өнцөгтэй байна гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ дээр бол D хариултыг дугуйлж бодох байжээ. За энэ тогтмол цэцгийн даралт ямар болох вэ гэж нэг атомс даралтанд байгаа. За 12 дахь бүгдээрээ хамтгий. За 12 дугаарх нь болохоор 1 атмосфер даралт гэхээр P тэнцүү 1 атмосфер даралтанд байгаа 4 литр хийг гинэ V тэнцүү 4 литр хийг 0.085 литр эзлэх үнэтэй болтол нь одоо шахсан. Хэрвээ температурыг тогтмол хадгалсан бол хийн даралт ямар болох вэ? За тэгэхээр 1 атмосфер даралтанд байгаа 4 литр хийг гэсэн учраас энэ бол 1 гэсэн үг. 0.85 литр эзлэх үнэтэй батал шахна гэдэг бол энэ V2 нь гэсэн үг. Тэгээд эндээс бол бид нар юу болох вэ гэхээр P бол 2-ыг олох хэрэгтэй байна. За P2-ыг олохын тулд бид нарт бол ямар одоо тэгштгэл хэрэгтэй вэ гэхээр бид нар бол нөгөө хийн нийцсэн үеийн тэгшгэлээс бол P2 олно гэсэн. За тэгэхээр энэ тестний бол энэ 11-р тесттэй. Тэгэхээр бид нар бол нөгөө хийн одоо даралт тогтмол температур тогтмол үед бол P1-ийг үржих нь V1-ийг тэнцүү
P2-ыг үржих нь V2 гэсэн тамианаас P2-ыг олж үзье. Эндээс P2-ыг олохын тулд P1-ийг үржих нь V1 байх нь V2 болно гэсэн. Тэгэхээр биднэрт бол P1 нь бол 1 атмосфер гэж өгөгдсөн байна. V1 нь бол 4 литр гэж өгөгдсөн байна. V2 нь бол 0.85 литр гэж өгөгдөжээ. За ингээд дөрийг хуваах нь хэд гэсэн үг вэ гэхээр 0.85 гэсэн үг. Ингээд 4,705 буюу 4,7 гэсэн үг юм байна. Тэгэхээр 4,7 атмосфер буюу аль байсан бэ гэхээр B хариултын зөв байжээ. Яагаад хлорид ионы радиус нь натрийн ионы радиусаас том байдаг вэ гэд асуусан байна. За тэгэхээр атом ба ионы радиусыг мэдэх гэх юм бол яах ёстой вэ гэхээр сурахчийн 11-р ангийн сурахчгийг бид нар харах хэрэгтэй. За эндээс бол 11-р ангийн сурахч дээр бол молекул хоорондын хүч хэд дээр байна вэ гэдгийг бүгдээрээ харъя. За молекул хоорондын хүч болохоор үгүй энэ чинь үлэг өснөгт үлэг хандлага дээр байгаа л та 84 үзье харъя. За ингээд 84 үзэн дээр бол ерөнхийдөө бол байгаа. За ингээд бид нар нөгөө атом болон ионы радиусыг бол ингээд энэ дээрээс бол харах боломжтой. За ингээд бүгдээр хамтдаа харж үзье. Жоон томруулъя. За ингээд харж үзсэн чи яасан бэ гэхээр за эндээс бол бид нар бол үеийн дагуу ингээд юу яах тусмаа атом ба ионы радиус нь бол нэмэгддэг тий. За тэгэхээр 11-р ангийн сурагч дээр бол бид нар юу яана гэсэн үг. Тэгэхээр одоо саяны тест рүүгээ ороод бүгдээрээ хийж үзье. За юу гэсэн байна вэ гэхээр ингэсэн байна. Хлорид ионы радиус нь натрийн ионы радиусаас яагаад том байдаг вэ гэж асуусан байна. За хлор бол 11-р элемент, натри бол 11. Натри, магний, хөнгөн цагаан, захиур, фосфор, хөхөр, хлор гэж ингэ явдаг те. За ингээд ийшлэх тусмаа бол угаасаа атомын хувьд, цалхан сармаг атомын хувьд бол атомын радиус бол үеийн дагуу хойшлох тусам бол буурдгаа гэж үздэг. Яагаад вэ гэхээр гадаад тохрооны электроны тоо нэмэгдэнэ гэдэг бол зөндөө татагдах хүч нь гадаад тохрооны электроны тоо нэмэгдэнэ гэдэг бол зөндөө татагдах хүч нь нэмэгдээд тэрнээс болоод атомын нийт эзлэхэн багасаад энэс болоод жижигрээд радиус нь буурдаг гэсэн. Хлорид ион натрийн ионоос нэгээр илүү электроноор эзлэгдсэн. Хлор натриос олон протонтой. Ионы радиус нь 3 дугаар үеийн дагуу тогтмол өсдөг. Натрийн металл, хлор нь металл биш. Тэгэхээр энэ дээр бол 13-ын бол аль нь вэ гэхээр хлорид ион натрийн ионоос ерөнхийдөө нэгээр илүү хлор ч 17 дугаар элемент шүү дээ. Хлорид ион натрийн ионоос нэгээр илүү электроноор эзлэгдсэн давхраатай. Тийм ээ, зөв байна. Натрий бол натрийн нэмэх нэг болно гэдэг бол гадаад тохрооныхаа электроныг алдна. Тэгэхээр өсрөгч литий натрий гэдэг учраас энэ бол 3 тохроотой байх ёстой байтал нэг тохроонд дах электрон алдаад ийм болно гэсэн. Хлор бол яасан бэ гэхээр гадаад тохроондоо бол 3 тохроотой шүү дээ тий. Тэгээ дээрээс нь бол бусдаас нэг электроныг авчихаар нөгөө гадаад тухрааны электронуудын хоорондын түлхэлцлээс болоод атомын нийт хэмжээ томроод эзлэхэн томордог шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол 13-ын бол тэрийн хариултыг бол зөвөр тооцож авна гэсэн. Аль нэгний дагуу молекул дахь холбооны өнцөг ихсэх вэ гэж асууж байна. За тэгэхээр дээр бол алкан бол холбооны өнцөг 109.5 байдаг те. За бор бутор 3 бол ямар бүтцтэй вэ гэхээр хавтгаан одоо бор бутор 3-ыг бол бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр хавтгаан гурвалжин гэж нэрлэдэг те. Энэ бол хавтгаан гурвалжин учраас холбооны өнцөг нь 120 градус байна. За NH3 бол 107 байдаг те. 107. За тэгэхээр эндээс бол 107.8 байдаг те. Эндээс бол энэ бол гурвалжин пирамид гэдэг шүү дээ. Тэгэхээр эндээс бол ихсэг гэж байгаа учраас энэ бол өсөөд буурч чинь. Тэгэхээр энэ бол биш байсан гэсэн үг. За ус бол усны молекул бол 104.1 гэж үздэг вэ гэхээр 5 гэж үздэг те. За энэ бол 104.5 байдаг. 100 холбооны өнцөг нь бол 104.5 байдаг бол
CO2 бол шугам бүтцтэй төгсчээс 180 градус өнцгтэй төгс. За тэгээ бор ботор 3 бол яасан бэ гэхээр автган гурвалжин байдаг учраас холбооны өнцг нь 120 градус байдаг. NH3 бол 107.1 за 107.5 байдаг тий 107.8. За тэгвэл дараагийнх нь CH4 бол тэгэхээр энэ дээр бол 14-ийн угаасаа аль нь нэсэн бэ гэхээр C нэсэн байна. Яагаад вэ гэхээр NH3 бол 107.5, 107.8 алкан бол тетраэдр учраас 109 градус 109.5 гэж явдаг штеп. За CO2 бол 180 градусын өнцгтэй учраас ихсэж байгаа нь бол угаасаа энэ нэсэн байна. Тэнцвэрт за энэ урвал тэнцвэрт оршиж байв. Ямар нөхцөлд урвал их байц үүсгэж чиглэлд шилжих вэ гэхээр их байц шилжнэ гэдэг чинь буцах урвалын чиглэл тэнцвэр шилжнэ гэсэн үг. Дулаан өгнө гэдэг бол температурыг ихсэхээр эндотерм гэхээр шулуун руу шилжиж чинь. Тэгэхээр энэ биш байна. Системийн эзлэхүүнийг багасгах нь гэхээр эзлэхүүн багасгаар эзлэхүүн бага тал руу шилждэг учраас энэ тэгэхээр 15-ын бол зааж гараа системийн эзлэхүүнийг багасгах гинэ. Эзлэхүүнийг багасгахаар эзлэхүүн бага тал руу шилжиж их үтс рүү. Тэгэхээр энэ бас зөв л байх юм. Эзлэхүүнийг багасгахаар эзлэхүүн бага тал руу шилжнэ. Тэгэхээр энэ цэг хатуугаар тооцож болохгүй шүү дээ. Цэг эрдийн нөхцөлд стандарт нөхцөлд өгсөн байх шиг байх юм. Стандарт нөхцөлд өгсөн байна. Стандарт нөхцөлд өгчихсөн байгаа нөхцөлд стандарт бус нөхцөлд явуулсан гэж үзэж болох юм байна. За тэгэхээр эндээс бол яг хуу C бол маш өндөр температурт халаагаад ялгарчгаад дулаан 120 хэрэг стандарт нөхцөл байна да. Цэг хатуугаар л тооцсон юм шиг санагдаад байна юм. Системд 1 мол CO нэмэх гэхээр за энэ бол оновчтой байж болно. Хэрвээ цэг хийгээр тооцох юм бол яг хуу эзлэхүүнийг багасгахад эзлэхүүн бага тал руугаа шилжнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр 2 их үтс рүүгээр байж болно л доо. Гэхдээ цэг бол хатуугаар тооцохоор тэнцүү байвал тэнцвэрлэхгүй гэж үзгээр чинь. Тэгэхээр энэ дээр бол хэрвээ энэ цэг бол хатуугаар тооцох юм бол их үтс рүү шилжнэ гэдэг нь 15 юм бол B дээр бол зөв хариултыг нэмж өгч болж байна. Тэнцүү эзлэхүүнтэй байвал тэнцвэр шилжихгүй гэж үзнэ л дээ. Хэрвээ одоо үнэхээр энийг цэг хийгээр аваад CO2 угаасаа CO чинь хий гэж үзэх юм бол юу байна гэсэн үг. Хоёулаа хий байгаа нөхцөл тэнцүү байгаа нөхцөлд бол тэнцвэр шилжихгүй гэж үзнэ. Хий мал эзлэхүүн тэнцүү байгаа нөхцөлд даралт эзлэхүүнийг яаж өөрчлөөд тэнцвэр шилжихгүй гэдэг хариултыг бичих ёстой учраас энэ дээр бол энийг сонгохгүй байгаад тэгээд систем 1 мал CO нэмэх гэдэг нь арай оновчтой хариулт болж таарна. За дараагийн 16 дахь тестэн дээр бол дараах хүснэгтэнд X элементийн дараалсан янжлын энерги утгуудыг бол өгсөн. За янжлын энерги бол 1-р янжлын энерги бол цахилгаан сармаг атомоос 1 мол электроныг салгахад зарцуулагдах электроныг бол янжлын энерги гэж нэрлэж байгаа шүү дээ. Цахилгаан сармаг хий байдалтай атомоос 1 электроныг салгана гэсэн үг. За 1-ээс 2 руу шилжихэд ойролцоогоор 1.9 дахин ч юм уу 2-той ойролцоо дахин. За энэ дээр бол бас 1.1 хэд дахин. Энэ дээр бас 1.1 хэд дахин явж ийснэ. Энэ дээр ч гэсэн 1.1 хэд явж ийснэ. Энэ 5-аас 6 руу шилжихэд 6 дугаар электроныг таслахад 6000 гэдэг чинь 12300 гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр огцон өсрэлт X-ийн дараасын янжлын энергийг харахад огцон өсрэлт хаана байна вэ гэж асуусан байна тий. За тэгэхээр огцон өсрэлт хаана байна вэ гэдгийг бид нар яаж мэдэх вэ гэвэл 3-аас 4 рүү шилжихэд л гэж үзэх гээд байна л да. Тэгтэл энэ чи одоо ойролцоогоор за энийг ингэж бодож үзье. За 1800 хуваах нь 950 гэдэг бол 1800 хуваах нь 950 тэнцүү 189 дахин өсөж байна. Энэ хоёрын хооронд бол 189 дахин өсөж байна. За тэгвэл 2-оос 3 руу шилжихийн тулд 2700 хуваах нь 1800 гэхээр 1.5 дахин өсөж байна энэ дээр. Дараа нь 3-аас 4 рүү шилжихийн тулд 4800 хуваах нь 2700 гэхээр энэ 177 дахин өсөж байна. 177 дахин. Дараа нь
ойролцоогоор 125 дахин өсөж байна. Дараа нь 12300 хуваах нь 6000 гэхээр ойролцоогоор 205 дахин өсөж байна. Тэгэхээр миний бодлоор бол арай огцом өсөлтч арай биш юм аа. Зүгээр ер нь бол ойролцоогоор 5-аас 6 руу шийдэхэд л арай л нэг 2-той төгөх. Бус нь бол ерөөсөө X элементийн дараасын хэмжээний нэрийг харуулсан. За тэгээд X-ийн холоорид ямар томьёотой байсан бэ гэж асуусан байна. Тэгтэл одоо энэ дээр бол 189 дахин 1.5 дахин 177 125 гэдэг энэ дээр бол нэг аюултай одоо бол огцом өсрэлт бол ерөөсөө алга байна. Тэгэхээр X-ийн холоорид ямар томьёотой байсан бэ? Энэ бол нэг огцом өсрэлт ажиглах хэрвээ огцом өсрэлт ажиглагдаж байвал энэ дээр бол яах ёстой вэ гэхээр авч үзэх ёстой байхгүй. Гэтэл энэ дээр бол яг огцом өсрэлттэй тийм юу байхгүй байхгүй. Хариулт за яг хуу 5-аас 6 руу шилжихэд ойролцоогоор 200-ны хэдтэй байна гэдэг бол энэ дээр бол яг хэрвээ одоо энэ дээр бол яг огцом өсрэлттэй хэсэгтэр нөгөө дотор давхрааны электроноос электроныг алддаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яг огцом өсрэлт байхгүй байгаа учраас хэрвээ одоо энэ дээр огцом өсрэлттэй хэсэг яг энэ дээр бол ерөөсөй байхгүй байхгүй. Магадгүй энэ 7 дугаар давхраан дээр байсан байж магадгүй. 7 руу шилжихэд ойролцоогоор 2 биш бүр 2 за 2 3 за ойролцоогоор хамгийн их нь 205 гэдэг чинь энэ л байх боломжтой байна. 5-аас 6 руу. Тэгтэл одоо энэ дотор чинь зөв хариулт ерөөсөй алга байна. 5-аас 6 руу нэг 2.5 бусдаас арай илүү огцом өсрэлттэй гэхээр энэ байх боломж байна. Тэгэхээр чи энэ дээр бол зөв хариулттай тест биш байна. Яагаад вэ гэхээр за хэрвээ би X холоор 3-ыг авлаа гэж бодоход гадаад давхраандаа энэ бол ингээд 3 электронтой байлаа гэж бодоход эхний 1 электроныг салгахад 950 байсан бол дараагийн электроныг салгахад 1800 болоод дараагийн электроныг салгахад 2700 болоод тэгвэл дотоод давхрааны электроныг салгахаар нөгөө цөмтэй ойрхон байх учраас бүр огцом өсрэлт ажиглах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл огцом тийм аюултай өссөн өсөлт байгаа учраас энэ тестэн дээр бол зөв хариулт алга байна гэж дүгнэх юм байна. Магадгүй энэ дээр И хариулт байсан байж магадгүй. Зөвхөн ангижруулагчийн үүргээ гүйцэтгэдэг бодисыг цаана уу гэж. За тэгэхээр ангижруулагч гэдэг нь яадаг вэ гэхээр эсэлдэх хуралд орно гэсэн үг. За тэгэхээр эсэлдэх хуралд орж байгаа жижиг хэсгийг бид нар юу гэж үздэг вэ гэхээр ангижруулагч гэж үздэг шүү дээ. За ерөнхий тохиолдолд бол яах ёстой вэ гэхээр эсэлтгүүн хэм нь бол хамгийн одоо ямар утгандаа байх ёстой вэ гэхээр эсэлтгүүн хэмийн бол ангижруулагч эсэлдэх хуралд орно гэдэг чинь эсэлтгүүн хэмийн бага утгатай байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол калий нэмийнхний хүчил төрөгч хас 2 энд бол 2.4-8-аас 1.9-7 гэхээр эсэлтгүүн хэмийн их утгандаа байгаа учраас эсэлтгүүн хэм буураад ангижуулах хурал эсэлтүүлэгчтэй учраас энэ хариулт бол биш байна. Энэ бол угаасаа хором нэмэх 6 бас тэгж таарлаа. Манган нэмэх 2 хором нэмэх 3 хувьсгал эсэлтгүүн хэм үзүүлэх боломжтой элементүүдээ авчна гэсэн үг байхгүй. За тэгэхээр 17 дээр бол ангижуулагчийн үүргээр оролцдог нэгдлүүдийг бол бид нар бол ерөнхийд нь эсэлтгүүн хэмийн ерөнхийдөө бага утгандаа гэхээр чинь нэг аюултай бага утгандаа байдаг одоо элементийн атомууд бол байхгүй байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар цээжлэх ёстой гэсэн үг. За ангижруулагчид бол бид нар нэгдүгээр эсэлтгүүн хэмийн бага утгандаа байдаг гэсэн. За энд бол ангижруулагчид бол металл орно, ус төрөгч орно, нүүрс төрөгч орно, мөн ялгаахгүй H2 S орно, H2 SO3 орно, мөн натрий 2 SO3 орно. За мөн HX орно. Тэгээд мөн энэ дээр биччихье. Мөн ангижуулагчд бол юу орж ийнэ гэхээр HX гэдэг нь галгийн тус төрөгч гэсэн үг шүү дээ. Станом холоор 2 байна. Перум холоор 2 байна. Манган SO4 байна. За хором 2 SO4 3 дахин байна. Тэгэхээр HNO2 байна. Тэгэхээр эндээс бол ангижуулагчийг заана уу гэдээ асуусан байна тий. Тэгэхээр
Тэгэхээр ангижуулагч нь бол 18 дээр бол бид нар юу гэж дүгнжүүлэх байсан бэ гэхээр 17 дээр бол CO болон калий 2 хором O4 гэж. CO болон калий 2 хором O4 17 дээр CO болон калий 2 хором O4 гэдгийг бүгдээрээ харъя. За тэгэхээр нөгөө ангижуулагч бодисыг олно гэдгсэнтэй. Тэгэхээр тэр дараагийн утсан дээр нь бол байна. За энэ дээр бол ерөнхийдөө бол ангижуулагч бодис гэж юу хэлж байгаа вэ гэхээр жишээлбэл энэ дээр бол металлууд байна. За эндээс калий, манган, Mo4, манган бол нэмэх 7 гээд эсэлтгүн химийн их утгандаа байхаар эсэлтүүлэгчийн үүрэгтэй оролцдог учраас энэ хоёр бол хоёулаа эсэлтүүлэгч учраас энэ хариулт бол биш байна. Эсэлтүүлэгч гэсэн бол энийг сонгох хэрэгтэй гэж. За манган нэмэх 2-тоо байвал энэ дээр байна те. Тэгэхээр энд бол ангижуулагч орд юм байна. Хором 2-ээс 4 3 дахин бас ангижуулагч байсан зөв юм байна. CO болвол нэмэх 2 гэдэг чинь эсэлтүүлэгч ангижуулагч айл айлныхан шинжийг үзүүлж болно. Калий 2 хором O4 бол энэ байна те. Энэ бол эсэлтүүлэгч юм байна. Энэ бол эсэлтүүлэгч. Тэгэхээр энэ B хариулт бол биш болж таарлаа. За тэгээд амин нэгдэл болон купрум дээр бол биш. Тэгэхээр ерөөсөө зөвхөн ангижуулагчийн үүргийг гүйцэтгэх бодисыг заа гэхээр 17 юм бол C болж таарч байна гэсэн үг байна. За дараагийн 18 дугаар тестэн дээр бол ингэсэн байна. Мөнгөний нитратын усамлын электролизд оруулсан гэж. Аргентон МнO3-ын усан усамлын электролизд оруулахад бол катод дээр бол мөнгө яралгараад анод дээр хүчил төрөгч яралгараад HNO бол үүсдэгтэй. За эндээс бол ингээд урлаа бол тэнцвүүлчих боломжтой. За тэгэнгүүтээ 340 г мөнгөний нитратын усмалд электролизоор катод дээр 10.8 г мөнгө ялгарсан үүссэн усмалд хүчлийн массыг олгож байна. Тэгэхээр мөнгөний масс дээр түшиглээд энд бол 10.8 грамм байгаа учраас дүүрийн үржих нь 108 гэсэн үг. Энэ бол x грамм гэсэн үг. Доортлолт нь дүүрийн үржих нь 63 гэсэн үг. Тэгэхээр 108 грамм мөнгө чинь яах вэ гэвэл 108 грамм мөнгө болвол 108 грамм аргентон болвол x грамм HNO3-ыг үүсгэх юм болвол үүссэн усмалтай хазуутын хүчлэг массыг олгосон шүү дээ. Дүүрийн үржих нь 108 чинь дүүрийн үржих нь 63-таа тэнцвэхээр x олохын тулд энэ хоёр хураагдаад энэ хоёр хураагдана. Тэгэхээр эндээс бол 10.8 шүү дээ, 108 биш. Тэгэхээр 6.3 грамм буюу 18-ийн бид нар бол юуг авч үзэх вэ гэхээр A-г авч үзэх нь C-г авч үзэх нь зөв юм байна. 6.3 юм чинь тэгэхээр энэ 18 C байсан байна. За 4 мол метаны хүчил ба 6 мол этаны алтай оруулалт тэнцвэр тогтсны дараа ийм үүссэн байсан бол өсөн урлын тэнцвэрийн тогтмолыг олгооч гэсэн юм бодлого байна. За энэ бодлогыг бодохын тулд бид нар эхлээд шургаалжны хүчил бол C2H-тай уралд ороод энэ одоо карбон хүчлийн OH бүлгэн спиртийн H-тай нийлээд юу болох боломжтой гэхээр бас болох боломжтой. Тэгээд HCOO C2H-тай дээр нэмэх нь H2O болно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол анхны концентрац нь байгаа. Анхных нь байгаа. Энэ дээр бол өөрчлөлт буюу уралд орсон хэмжээ байх хэвээр. Энд бол тэнцвэр үе байх хэвээр. За 4 мол метаны хүчлийг авсан анх 4 молыг авсан. C2H5OH-ыг бол мөн 6 мол этан алтай байлаад энэ бол анх тиг байсан. За ингэсэн чи яасан бэ гэхээр 3 мол тэр үүссэн гэж штэ. Тэгэхээр энэ 3 молоос энд хэд үүсэх вэ гэвэл энд 1 мол энд 1 мол учраас x-ийн 3 мол нь уралд орсон хэмжээ гэсэн үг байхгүй. За тэгэхээр эндээс бол 3 молоор өөрчлөгдсөн. Энэ бас 1 мол. Эндээс x олохоор 3-д нь хэд вэ? 1-д нь 1 гэхээр
энд бас 3 мол болно гэсэн үг. За тэгвэл анх 4 байж байгаа 3-аар харагдсан гэхээр энд 1 мол литр үлдсэн гэсэн үг. Энд 6 байж байгаа 3-аар харагдсан гэхээр энд 3 мол литрээр 3 мол литр болвол C2H5 OH байжээ гэсэн үг юм байна. Ингээд тэнцвэрийн тогтмолыг олохдоо бид нар бол яах ёстой вэ гэхээр бүтээгдэхүүн Kc тэнцүү HCOO C2H5 дээр нэмэх нь бид нар нөгөө мэдээ томьёогоо бичиж шүү дээ. Тэгэхээр эндээс бол юу болно гэсэн үг вэ гэхээр тэнцвэрийн тогтмолыг илэрхийллээсээ тэнцвэрийн тогтмолыг олно гэсэн үг. Тэгэхээр эндээд нөгөө тэнцвэрийн тогтмолыг илэрхийлэлд бол заавал бид нар тэнцвэрийн үеийн концентрацийг заавал тооцож болох ёстой гэдэг зүйлийг мэдчих юм бол энэ тестийг бол ер нь бол боломжийн түвшинд хийнэ гэсэн. Тэгэхээр энэ дээр бол тэнцвэрийн тогтмолын илэрхийлэлд заавал яах ёстой вэ гэхээр юуны илэрхийллийг бол оруулж очих ёстой. Тэгэхээр энэ дээр бол бид нар энэ төр Kc тэнцүү гэхээр чинь одоо энэ дээр бол HCOO C2H5 за ингээд энэ үржих нь за энэ тохиолдолд бол юуны одоо молекулын бүгдээрээ ер нь бол яадаг вэ гэхээр чи одоо хардугаар тест нь шүү дээ. За энэ дээр бол бид нар тэнцвэрийн тогтмолын илэрхийлэлд цааш нь үргэлжлүүлээд бодох юм бол энэ дээр бол усны концентрацийг тооцож үзнэ. За эндээс бол этил метанот бол 3 мол оруулалт орсон юм бол энэ ч гэсэн 3 мол уруулаас үүссэн бол 3 мол үүснэ гэсэн үг. Тэгээ усны концентрац тэгээд энэ нь бол дандаа тэнцвэрийн концентрац гэсэн үг. За тэгээд HCOOH-ийн концентрац тэнцвэрийн үеийг үржих нь C2H5 OH-ийн тэнцвэрийн концентрац гэсэн үг. За ингээд орлуулахаар 3-ыг үржих нь 3 хуваах нь 1-ийг үржих нь 3 гэхээр энэ 3-3 таарагдаад 3 гэсэн хариулт гарна. Тэгэхээр энэ 19 бол C байсан байна. За химийн ургуулын урдаа температурт хэрхэн нөлөөлөхийг мөргөлдөлтийн онолоор тайлбарласан хариултыг заана гэж. Тэгэхээр температур бол яах вэ гэвэл температур бол ургуулын идэвхжлийн энергийн жижиг хэсгийн идэвхтэй мөргөлдөлтөнд давтамж шууд нөлөөлнө. Нэг жилсхэнд оногдох бензин жижиг хэсгийн давтамж шууд нөлөөлнө. Бензин нутгалт нь бензин жижиг хэсгийн энэ нөгөө температур ярьсан учраас температурыг одоо бензин жижиг хэсгийн хөдөлгөөний энерги идэвхтэй мөргөлдөлтийн давтамжинд бол шууд нөлөөлнө буюу 20-ын бүгдээрээ бол алийг авч үзэх вэ гэхээр D-г авч үзнэ гэсэн үг. Яагаад гэхээр бензин жижиг хэсгийн хөдөлгөөний кинетик энерги нь идэвхтэй мөргөлдөлтийн давтамжинд шууд нөлөөлнө гэдгийг авч үзнэ гэсэн үг юм байна. За ингээд дараагийн 20 тестийг утгагүй харуулнаа. Бүгдэнд амжилт хүсье.